Үзтэй баярлалаа. Малын генетик нөөцийг хамгаалах тухай талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг та бүхэнд бас тараа өгсөн байгаа. Үндсэн 3 агуулгатай. Эхний агуулгын хүрээ буюу малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийг хамгаалах, Монгол малын генетик нөөцийг хамгаалах, ашиглалтын доктортой байдлыг хангах чиглэлээр дараах арга хэмжээг авахыг Монгол Улсын засгийн газарт үүрэг болгосон байгаа. Хамгийн эхнийх нь бол сая ярьсан төлөв байдлын үнэлгээг 2016 оны 4-р улиралд хийх түүнтэй холбогдлолтой төсөв санхүү зардлыг бас засгийн газар чиглэл болгож өгч байгаа. Хоёр дахь нь Монгол Улсын бүрдсэн хөгжлийн үзэл баримтал заасны дагуу бүс нутгийн онцлог тохирсон цөм сүргийг үржүүлэх ажлыг шинжлэх ухааны үндсэлтэй зохион байгуулах, дэмжин хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулалтын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар. За гурав дахь нь үржлийн түүний өр хөврөлийг импортлох тоо хэмжээг 2026-аас 2036 он хүртэлх хугацаанд засгийн газарт өгсөн бас эрхийн дагуу жил болгон үндсэндээ тоо хэмжээг тогтоож оруулдаг. За энэхүү тоо хэмжээг бол тэг хувьтай байхаар гэдэг ийм агуулгаар бол оруулж ирж байгаа. Энэ нь бол бас худалдаа, тарифын хувьд бол хэлэлцээр гэдэг олон зүйлүүдийг бас зөрчлөхгүйгээр дундын ийм хувилбар байж болох юм а гэдэг агуулгаар орж ирж байгаамаа. Үржлийн мал үржүүлгийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын хэлээр нэвтрүүлэх, ашиглах, үйл ажиллагааны бүртгэл хяналтыг сайжруулах, нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх гэдэг хяналт шалгалттай холбогдлолтой агуулгыг оруулж ирсэн. За адуун сүргийн тархац үйлдвэрлэх байдлыг бүс нутгаар гаргах, үржлийн адуунд удамзын үнэлгээ хийх, бүртгэлжүүлэх, за үндэсний хэмжээний мэдээллийн санг бүрдүүлэх, адуу судлал, төрөлжилт, ашиглалтын нэгдсэн бодлогоор хөгжүүлэхэд зөвхөн төр биш бас хувийн бишил төрөмс байгууллагуудын бас оролцоог бүрдүүлэхэ гэсэн ийм агуулгаар үндсэндээ тогтоолын төсөл гарч байгаа. Тэгээд дэмжиж өгөхийг хүсье гэж бодсон.